За би энэ нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх тал дээр яамдуудын одоо яг өнөөдөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд юу байгаа вэ гэдэг талаар бас тодорхой хариултыг авч чадаагүй байна. Тэгэхээр бид нар бас магадгүй энэ гэрээ хилцээрийг нэмэгдүүлэх, зам одоо тэр бомтуудын болцоог нэмэгдүүлэх гээд олон талд төвшөнд ажиллах хэрэгтэй байх. Энэ талаар бол бас мэдээлэл харах авахгүй байна. За сангийн сайд болдын чухлаа хариулт өгье. За бүсмаг шинэ асуултанд нэмэлт мэдээлэл өгье. За нүүрсэн дээр бол экспортын бит хэмжээ бол яг нодлонгийнхоо төвшөнд байгаа. Гол нь үнэл унчаад байгаа. 35 нодлон 5 сарын 31 гэхэд 35 сая тонн гаргаж ирсэн. Сая 5 сарын мэдээгээр 34.5 сая тонн бараг ижлэх явж байгаа. За харин энэ бүтцийг харах юм бол нэлээд өөр болсон байгаа. Нодлон жишээ нь өдөд биржээр бид 12 сая тонн нүрс зарцсан байсан. Одоо дөнгөж 2.5. Бараг 6 дахин багассан байна. Энэ зөрүүг нөгөө том гэрээнүүд мэл нөхч байгаа. Энийг ашгүй одоо өнгөрсөн намар бид одоо явсан хөрлөөр оруулж танилцуулж та бүхэн мэн дэмжиж баталсан. За яг энэ дээр л одоо манай улс эдийн засаг одоо явж байна да. За ашгүй одоо энэ 7 хоногоос нөө China Energy-гийн нүүрс гарч эхэлж байгаа. За энэ нэг 5 сая тонноор бид нар жилийн эц рүү бит хэмжээ одоо төлөвлснөөс давж гарах ёстой. За тийм учраас энэ үний одоо уналтыг бит хэмжээгээр л одоо нөхөх. Тэгтэл